За бүгдээрэнд нь энэ сайхан өдрийн мэндэ. За намайг дагаад орж Эрдэнэсүрэн гэдэг нүүдэлчдийн бяцлаглалын багш оломсуу гэдэг алдраар одоо үйл ажиллагаагаа одоо бяцлаглалынхаа үйл ажиллагааг хийж байгаа. Математикийн багш мэргэжилтэй. За та бүхэн бол ер нь бол бичлэг үзсэн бол ерөнхий тодорхой мэдээлэл авсан баг. За математик гэдэг бол угаасаа стресс ихтэй тархит оюуны асуудлыг шийдэх дээр төвлөрдөг учраас амаргүй ажил. Тэгээд энэ амаргүй ажлыг амархан аятайхнаар бас нэг аятай аявыг нь олоод ажиллаа ахиухан шиг хийхийн тулд бяцлал хайсан байдаг. Хүнд өөрийн гэсэн бяцлал байдаг. Тэр бяцлаглал ер нь бол өөрөө сонгож байсан юм байлээ. Энэ маань бол өв соёлоороо бяцлах уу байсан. Тэгээ хамгийн анхны одоо бяцлаглалын арга маань бол биелээ байж таарсан. Гэхдээ ер нь бол аялгаугаар би бяцлагж байсан юм байна лээ. Аялгаугаар бол бяцлагж байсан юм байна лээ. Тэрийгээ бол сайн анзаараагүй. Биелгэн дээр бол нилээ эрчтэй бяцлаглалыг бол эхлүүлсэн. За сүүлдээ биелгээгүйгээр ерөөсөө амьдралаа төсөөлөхөөргүй хэмжээнд болж исэн. Нүүдэлчдийн ухаанд буюу нүүдэлчдийн бяцлал юу гэж бид нарт сургадаг вэ гэхээр бүх зүйлийг бяцлал гэж авч үзээ гэдгийг сургадаг байна. Тийм учраас би дам биелгээгээр дагнаа, дам биелгээл бяцлал бусд нь бяцлал юм биш юм шиг би бүх хүнд л биелгээл хий гэдэг дээр хит туйлширсан байдал үүссэн учраас биелгээг бяцлал гэдэг ажлаа түр хойшин тавиад бүх зүйл бяцлал гэдэг рүү орох шаардлага гарч ирсэн. Тэгээ мэдээж биелгээ бол одоо онцгой байр суурийг эзэлсэн хэмээрээ байгаа. Шаардлагатай биелгээ хийх боломжгүй ч юм уу боломжтой үед бол ерөөсөө бяцлаглалынхаа хувилбарыг өөрчлөөд явчих. Тийм нөхцөл байдлыг бол өөртөө олгож явдаг. Анх энэ 10 оноос эхлээд ер нь бол энэ өв соёл гэдэг чиглэл рүүгээ бол эрэл хайгуул хийж эхэлсэн байдаг. За тэгээд яг 17 он тэгээд 14 он гэхэд Манакол академид нэг бүтэн жил суралцчихлаа. Ямар ч гэсэн тэнд нэг юм яриад байна. Тэр физикч Баттутхан доктор бол физикч юм ихтэй. Би ч өөрөө математик болохоор математикийн хүн болохоор шинжлэх ухаан талаас нь илүү тийм баталгаа нотлохотой гэдэг юм уу? Ямар нэг юм баримттай ч гэдэг юм уу? Тийм одоо зүйлийг ирж хайж исэн байдаг. Тийм болохоор нөгөө физикч тэгээд тэр энэ одоо далдын энэ ертөнцийг ингээд физикийн үндэслэлтэйгээр физикийн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ингэж холбож гаргаж өгч байгаа надад их сонирхолтой санагдсан учраас тэр хүний сургалтанд бүтэн жил суусан байдаг. Тэгээ яг үүндээ бол бүтэн жил суухдаа бол нэг зүйлийг ойлгосон нь ойлгож явахдаа нэг зүйлийг олж авсан нь алтан дээд үнний аялгау гээд маш эртнээсээ манай өв дээдсүүд маш чухал одоо өв уламжлах өв судар тэр гол гэсэн зүйлээ одоо өвлүүлэхийн тулд маш их тэмцэжээ. Тэгээд тэрийг бүр хүнийг судар гэж авч үзээд тэгээд тэр хүнд вэ штэ. Тэр ухаанаа чэйжлүүлээд тэгээд тэр олон 100 жилийн турш одоо нэг удамд даалгаж үе дамжуулаад тэгээ өнөө цагт тэр удмын нэг өрн тэрийг ном болгож гаргаад судар болгож гаргаад тэгээ олон түмдэд дэлгэцэн байгаа гэдгийг сонсоод бүр үнэхээр вау л да гэсэн биширсэн. Тэгэхээр одоо энэ академиас бол тийм гайхалтай хүнийг өөрийг нь сударлаад тэгээд ерөөсөө тэгээ тэр олон 100 жил үргэлжлүүлээд өнөөдөр тэрийг ингээд биднэрт хүргэж ийн гэдэг нь нүүдэлчд бол ерөөсөө судар бичдэг байж л дээ. Тех болгондоо нэг бол хулгай далддаг, нэг бол одоо шатаалгаж матаалгаад ингээд сүйтгүүлж мүйтгүүлээд тест төмөн зовлон одоо үдсэн байгаа байхгүй. Бас тэр судрыг чинь ингээд нүүдэл судал байнга хийдэг учраас судар чинь муудан байрна хаягдана гээгдэн ингээд зовлон их байж. Гэтэл яасан бэ гэхээр энэ бол ерөөсө баталгаатай найдвартай судар байна. Тэр бол хүн өөрөө юм байна. Энэ удмыг чанаржуулаад тэр хүнийг чанаржуулаад тэгээд энэ ухаанаа уламжлуулчих юм бол энэ устаа найдвартай судар байна гэсэн байгаа байхгүй юу. Энэ үнэхээр гайхалтай сонсогч байсан. Тэгээ нэг жил би тэр сургалтыг авч ингэж яваад яг өөртөө би үйлдэл болгох хэрэгжүүлсэн юм байхгүй ч гэсэндээ ямар ч гэсэн энэ судрын сургийг гаргаж авсан. За тэгээ тэр судрыг өөрөө судлаад эхлэвэ. За дараагийнх нь болохоор 15 оноос 17 оны хооронд би ахаад өөр цаашаа судалгаа хийсэн нь хэсэг бөөнөр нийлээд хэсэг улаачнаар нийлээд ингээд өвгдээцийнхээ ухааныг ингэж уламжилт дамжуулаад бас сударлаж байгаа хүмүүсийг харсан. Тэр нь бол гэрлийн өргөө байсан. За мэдээж их том хаад хатад одоо тэр их Монгол үеийн тухайн үеийн одоо амьдарч исэн хүмүүсийн түүхийг ингэж сударлаж ирсэн. За учир нь юу вэ гэхээр яг 13 дугаар зууны үеийн монголчуудын амьдралыг түүхэн байдлаар илэрхийлж бичижсэн баахан судруудыг уншлаа.
Тэгэн гут тухайн үед яг амьдарч байсан хүмүүсийн амьдрал ахуй тэр хоорондын одоо өчнөө асуудал бэрхшээл юу гэдгийг жаргал зовлон даван туулах үн тэр ирч хүч бүх зүйлийг би ингээд ингэж явж исэн байна да гэдэг төсөөллийг олж авч ирсэн. За 17 он хүртэл би гацаанд орсон. Одоо энийг яагаад яриад байгаа вэ гэхээр яг энэ шиг замнал та бүхний дотор үүсэж байгаа үүссэн байж таараа. Тэгэхээр энэ дээр өөрөө өөртөө яг одоо зэрэгцүүлээд сэтгэхэд аваад яваарай гэж энийг ярьж байгаа шүү. За яасан бэ гэсэн манай удмын улаач байдаг. Удмын улаач маань 10 оноос эхлээд боссон байдаг. Би өвөг дээдстэйгээ ингээд одоо тийм ч сайн ийм нээлттэй дэлгэр ерөөсөө тэр ярилцаж бол чадж байгаагүй. Одоо энэ миний өөрийн судалгаа маань. Энэ судлаад яваад байгаа зүйлээ нээлттэй ярилцаж чаддгүй байсан учраас яагаад тэгэхээр би харилцааны асуудалтай харилцаанаас зүхтаадаг хүмүүсийн дунд байхаас айдаг хүмүүстэй харилцахаас айдаг өөрөө ингээд нөгөө тоон дотроо ганцаараа амьдарчихсан асуултаа өөрөө асуугаал өөрөө хариулаад хариултаа олох гэж ядраал олохгүй бол ядраал олж ивэл баясаал тэр нь нөгөө математик дотор эргэлдэг ийм байсан учраас өөрийгөө илэрхийлэмж гэдэг дээрээ ч асуудалтай байсан баг тэрийг ингээд ярьж илэрхийлэх гэхээр нөгөө буугаад ирсэн онго тэнгэр өвгдөөдс одоо тэгээд улаачтайгаа ойлголцож чадахгүй ингээд илэрхийлж чадахгүй яваад гисэн хэдий ч нөгөө энэ эрэл хайгуул одоо юмаа бол үргэлжлүүлсэн. Гэхдээ манай бууж ирж байгаа өвгдөөдс маань миний энэ нөгөө өв соёлоо ирж хайж байгаа эрэл хайгуул энэ судалгааг дэмжиж байгааг ойлгосон. Гэхдээ тэр талаар нээлттэй дэлгэр надад олигтой учрыг нь олоод хужрын тунгаалгаад олигтой юм ерөөсөө хэлэхгүй нэг онцгой шиг нэг 2 3 үг хэлээд одоо үгний ард үг хуж ойлгох нь чиний ухаан гэж хайчдаг гэсэн. За энэ маань бол ерөөсөө 10 оноос эхлээд 14 оноос манипуляхтай за гэрлийн өргөө за одоо 17 он хүртэл үргэлжилсэн ба яг 17 онд бол бүрэн бүтнээрээ гацаанд орсон. Гацаанд. Яасан бэ гэхээр хөөх юм бас нэг эрэл хайгуул хийгээд тодорхой хэмжээгээр ингээд юм олж аваад ингээд тэрсэн тэрийг ярих гэхлээр ерөөсөө хүлээж авч сонсдог амтан байдаггүй. Би бол одоо тэр судрыг л ярих гэдээсэн юм л да. Тэгсэн чинь өө манд тэгж шүү. Нөгөө буудаг онго тэнгэр манд тэгж шүү. Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэж авдаг. Төсөөлж гэнэ манайхаа. Суусан цэцнээс явсан тэнэг дээр. Би бол тэр нэг судрыг судлаал нэг тийм цэцэрхэд л нэг айхтар амтан байгаад исэн юм шиг байгаа тухайн үедээ. Тэгээ явсан тэнэг дээр гэж байгаа байхгүй. Би энэ үгийг нэлээд хид удаа сонссны дараа бас түүнтэй зэрэгцээд 17 онд би гацаанд ороод бүр улаачтайгаа ч уулзахгүй гэдэг бүр гомдчихж байгаа юм. Намайг ерөөсөө юу хийж байгааг тоохгүй байгаа учраас гомдож байгаа юм. За тэгээ уулзахгүй гэдэг бүр нэг бүтэн жил бол өөрийгөө баг өөрийнхөө дотор түгтсэн. Одоо та нар нэг ийм хаалттай байна. Би нээлттэй илэрхийлмээр байна гэд нэг ийм мэдрэмж байгаа ч тийм манайхаа. Тэ? Яг энэ мэдрэмж чинь надад болсон гэсэн. За тэр үед яасан бэ гэхээр би ер нь бол одоо бүх хүмүүсээс харилцаагаа таслаад ганцхан нөгөө математикийн хүүхдүүд дээрээ л харилцах төвлөрөх гэдэг дээр төвлөрөөл бусдын байхгүй. Тэр үед та тагларч бөглөрч та гацаж яг ухаж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нэг Facebook найзтай болсон. Тэр Facebook найз бол царин мэдгүй, цус нь мэдгүй, нэр нь мэдгүй. Би ч гэсэн нэг нууц Facebook хаягтай болсон. Миний нэр байхгүй, миний зураг байхгүй тийм Facebook. Тэгээ нэг хоёр хэн нь мэдгэдэггүй хоёр хүн хоорондоо холбогдоод гисэн. Тэр нөхөр намайг ерөөсөө уншиж байгаа юм шиг мэдчихэж шүү. Хэнийг нь мэдэхгүй гэж уншиж байгаа юм шиг мэдээд байгаа. Тэгээ шүлэглээл ороод ирнэ. Би шүлэглээд бичин хоорондоо ингээд харилцаа үүсэдсэн. Тэгсэн чинь одоо яах вэ? Угаасаа ингээд хинтээч харилцахгүйгээд ганцаараа өөрийгөө гацаацсан хүн чи яах вэ? Нэг хүн ч гэсэн намайг ойлгоод ярилцвал тэнд чинь жаргал үсттэй. Тэгээ ярилцаад эхэллээ. Тэгсэн чинь нөгөө хүн чинь намайг ахаад загнаа тавьчихдаг юм. Загнаа тавьдаг нь юу гэсэн бэ гэхээр би бол яагаад исэн бэ гэхээр тэр алтан дээр дүмний аялах уу гэж та гайхалтай судраа ингэдэм ингээд гэрлийн өргөө гэж та гайхалтай судраа ингэдэм ингээд энэ тухайгаа л нөгөө хүнд яриад ирсэн. Гэтэл нөгөөх маань загнаал ороод ирнэ. Өөрийн нэг судар, өрөөлийн хоёр судар. За энэ үгийг сайн тогтоож аваарай манайхаа. Өөрийн нэг судар, өрөөлийн хоёр судар. Өөрийгөө уншаач гэж загнуулаад байна. Чи яах гээд хүний судрыг уншаад байгаа юм бэ? Чи өөрийнхөө судрыг уншаач гэж загнаад байна. Би бүхэл бүтэн жилжингээ тэр хүн тэг загнуулсан. Тэгэл яг хуу тэр ингээд шүлэглээл ороод ирэн тэгэн гут нь би буцаагаа шүлэглэх юм. Би ч тийм амархан нэг шүлэглээд байдаггүй. Тэгтэл тэр хүн шүлэглэхээ ярил урдаас нь шүлэглээд ах юм. Тэгснээл миний тэр шүлэглэж байгаа тэр урсгалыг юу гэж хэлж байна вэ? 50% чиний бодол орсон байна. 50% чиний чанар чи ярьж байна. Чиний чанар чи яриад байна гэж хэлнэ. Чанар. Яа наа чинь ингээд 75% чиний чанар чинь байна. 25% чиний бодол чинь байна гэл ингээд байна.
Би бүр гайхаад байна. Ямар ч хэлсэн энэ нэг хэрэгтэй урсгал яваад байна. Энийг гаргах нь л зөв. Намайг ойлгодог нэг ч ихсэн хүн байгаа нь яамаа да. Миний энийг ийм бачуурсан мэдрэмжийг хаадаг нэг ч ихсэн хүн байж байгаа нь яамаа да. Гэт илэрхийлээд байсан гэсэн. Тэгээ тэр хүн маань ерөөсөө өөрийн нэг судар, өрөөлийн хоёр судар. Өөрийнхөө судрыг уншааш гээл загнуулаад. Би тэр үед нь яаж исэн гэж? Би тэр үед нь ингээд өөр лгөө хараад судраа. Надад судар гарна. Яг надад судар гарлаа юу? Төсөөлж гэнэ манайхаа. Надаас тэгээ судар гарлаа юу? Тэр гайхалтай хүмүүсээс судар гараад байж ямар гоё юм бэ? Ямар гайхалтай юм бэ? Дан гэл бусдыг л яриад байсан. Би ерөөсөө өөрийгөө ярьдаг байсан байгаа юм. Надаас судар гарна гэдэгт би бүр ингээд юу балаа юм яриад байгаа юм гэж бодож ирсэн байгаа юм. За загнуул. Тэгээд нөгөөх маань тэр нөгөө чанарыг яриулаад миний дотоод мөн чанар одоо хин байдгийг тэрийг яриулаад тэр нь чааваас нөгөө судар гэдэг юм болж исэн юм байна л да. Өөрийгөө тэгтлээ нөгөө үн цэнэгүүд авч үзчихсэн гэсэн үг. Өөрийгөө тэгтлээ сонсдггүй байсан гэсэн үг. Өөрөөсөө тэгтлээ хол байсан гэсэн үг. За тэгээд ёстой нөгөө буудаг удмын өвөг дээдтэйгээ золохоор юу гэж хэлж гэнэ үг гэхлээр те суусан цэснээс явсан тэнэг дээр гэл ингээ хэлчихэж байгаа штэ нэг. За нөгөө нэг фэйсбુક найзаа сонсон гут чинь юу гэдэг өөрийн нэг судар өөрөлийн хоёр судар өөрийгөө уншаач гээл загнуулаад. Тэгээ өөрлөв маань л хандуулаад байсан байгаа юм чаас. Өөрлөв маань л хандуулаад. За тэгсэн чинь би дуулва. Тэгэхэд нөгөө дуулдаг бас би гав ганцаараа олчихсан айгүй хэцүү байсан үе. Дуулдаг. Нэг 3 дуу сонсохоор л уйлаал байна. Үгүй энэ нулимс ямар учиртай юм бэ гэж уйлал. Тэр нь болохоор та хэд бас сонирхож үзээрэй. Дуучин Эрдэнэ чимгийн Мөнх тэнгэрийн хурай, тэгээд 6 хамтаа гэр, тэгээд хонгор үрмэн гэдэг ийм 3 дуу 17 онд. Энийг ингээд сонсохоор л зүгээр өстой нэг навширтал байлдаг. Тэгээд ерөнхийдөө би бас нөгөө телевизээр ингээд Монгол уул усны ингээд зураг харуулад ингээд уул усаа магтан дуулсан олон манай уран бүтээлчид ингээд хамтраад сайхан дуулсан дуунуудыг ингээд үзэхээр зүгээр өөрөө мэдлгүй ингээд нулимс гарчдаг байсан юм. Би тэгэхэд ерөөсөө ямар ч гомцсон, тунсан, элдв янзын сэтгэл хөдлөл ямарчсан, эморсон юм байхгүй байж идэл ингээд нулимс гарчингууд гайхаад идэг гэсэн байхгүй. Тэр бол 2000 нилээн 10 оны ихэнх үеэр энэ ямар сони юм болоо гэд гайхаж ирсэн. За тэгээд тэр нь үргэлжлээд 17 онд ийм байдалтай болж байгаа. Тэгэл ерөөсөө нөгөөх маань дуулаад энэ яагаад уйлаад байгаагаа би мэдэхгүй байгаа. Гэхдээ ямар ч гэсэн урсгалаа үргэлжлүүлсэн шүү. Тэр нэг уйлахгүй гацаагаад байгаа хүн гаргаарай. Тэр дуу чи олдсон байна. Баяр хүргэе. Наа чин урсгал урсах гад байна. Ойлгож байна уу тий? Тэрийг гаргаарай. Гэхдээ бас ухаантай гаргачихгүй юу да тий? Яг уу ингээд айх гээд байгаа бол яг уу тэр бид нар байгаа учраас зөрөгтэй гарга. А дээр нь хажуунаас нь ажиглаж гаргах юм бол гарга. За тэр одоо нөгөө манай Facebook найз намайг загнаад байгаа найз маань бол нөгөөхөө хилэнгууд чанар чинь хур бороо хүсэж байна. Уйлаач гээл загнал. Чиний дотоод чанар чинь хур бороо хүсээд байна. Уйлаач гээл загнал. За би уйлах ёстой юм байна. За энэ чинь хур бороо юм байна. Бид нар ингээд нулимс гарахаар л нэг тийм гуйны гутарлын нэг тийм шавар шигдэж байгаа юм шиг шигдсэн шавраасаа буцаагаад гарч ирч чадахгүй юм шиг тийм айцтай байгаад идэм болоо да. Тэр яагаад уйлахгүй гацаагаад байгаа уйлахгүй зогсоогоод байгаа шалтгаанаа өөртөө асуугаарай. Бид нар тэрнээс айгаад л зогсоодог болов. Айж байгаа бол та ингээд нь штэ те. Зүгээр сайхан урсж исэн урсгалыг ингээд боогоодоо юу болох вэ? Ус хуримтлагсаар байгаа тэр үер болно. А дээр нь нөгөө талдаа юу болох вэ гэхээр ийшээ очиод тэр уснууд чинь тэр олон сайхан амьд амьдтыг тий олон сайхан зүйлийг ундаалах ёстой байтал тэнд ган гачиг болж байгаа. Нэг талд нь үер болж байгаа нөгөө талд нь ган гачиг болж байгаа. Төсөөлж гинөө. Тэгэхээр тэр хуримтлагдсан тэр усыг гарах гээд байгаа гадагшлах гээд байгаа тэр усыг яах вэ гэхээр багаар ч гэсэн ингээд гаргаж явах хэрэгтэй байгаамаа. Тийм учраас асуугаад яагаад ингэж байгаа юм болоо гэдгийг гаргаад ингээд өгвөл бас юм бас учиртай болно шүү. Багаар ингээд гарч явах хэрэгтэй. Урсгал багаар явж явах хэрэгтэй шүү манайхаа. Ойлгомжтой юу? За надад яг тийм болж исэн. За тэр бол нийлийн 17 оноос бүтэн явж байгаад 18 оны 5 сар тэр йогийн фестивал дээр очсон гэж байгаа штэ. Тэгээ биелгээнд суусан. Тэр хүртэл биелгээ надад ийм бас ингэж огшил энэ нулимс энэ чанарыг ингэж хөлгөөнд оруулна гэж өстөөс. Тэгэхээр би чинь дуулаад баахан уйлж өчнөө сайхан одоо онгоогоод авчихсан байсан үе байхгүй юу? Би өстө хүнд нөгөө хамаг харилцаагаа тастаад ганцаараа ингээд өөрийгөө төвчсөн байсан хүн чинь өчнөө сайхан онгоогоод ингээд за одоо яах вэ гэд нэг ингэ явчихсан хүн чинь нөгөө нэг биелгэн дээрээс ингэчингууд энэ цаашаа бас ахаад урсгал байгаа юм биш гарах гэж байгаа юм биш. Тэгээд 5 сард ингэн гутаа 10 сард биелгээ болсон. Тэгэхээр одоо хідүүлээ яах вэ гэхээр ямар ч байсан та нар маань одоо би биелгээс цаашаа ярих гэж байгаа учраас одоо хамтдаа явах гэж байна. Биелгээ эхлэх хүртэл ийм юм боллоо гэсэн. Санаа ойлгосон манайхаа. Тэ?
За тэгэхээр биелгээ хүртэл ямар ч гэсэн та нар маань өнөөдрийг хүртэл та нар маань ямар ч гэсэн тодорхой хугацааны ингээд туулаад ирсэн байж байгаа. Энэ бүгдийг эргээд нэг санаарай гэсэн үг. Энэ бүх учиртай байгаа. Учиргүй юм гэж юусоо байхгүй учиртай байгаа. Таны өөрийн тань урсгал өөрөөрөө урсах гад янз янзын оролдлогоодыг ямар нэгэн байдлаар яаж хийж байгаад л хийгээд явж исэн байдаг. Энэ бүгдийг нэг онцлоод нэг хараадахаарай. Над шиг балаарэ дунав аа. Юу вэ гэхээр өөрийн нэг судар, өрөөлийн хоёр судар нь надаас ямар гээчийн судар гардыг ингээд балаарав. Тэгэж цаг алдав, тэ? Танаас судар гарна. Тэгэхээр тэр намайг загинжсэн хүн маань юу ингэж хэлж ирсэн. Гэхдээ тэгээд надаас ямар судар гарах юм гэхээр аж мэдэр анзаар тэгэл болоо. Өөр юу ч хэлэхгүй. Төсөөлж гэнэ үү та нар? Хэлж байгаа 3 үг тэр нь. Аж мэдэр анзаар. Би энэ 3 үгийг яаж хэрэгжүүлээд яаж үйлдэл болгоод яахаа ерөөсөө ойлгоогүй. Ямар ч хэлсэн тэр дуулаад уйлаад байгаагаа урсгаж л бай. За биелээд догдлоод уйлаад байгаагаа урсгаж л бай. Тэгээ та нар бол нөгөө бичлэг үзсэн учраас ойлгосон бах. Яг миний дотроос нэг тийм омглон морь намайг аваад тавьчих шиг бас. Би бүр амийн бүр хадуурдаг морь тий. Амийн бүр арай ядан тогтоож байсан. Тогтоож дийлэх үе байна, алдах үе байна, замаасаа хадуурах үе байна тий. Өөр химэн мөнгө гайхамшиг багш маань буцаагаад ингээд замд нь оруулдаг байлаа. Замаасаа гараад тавьчих штэ баларсан. Мөн үү? Тэ? Тэгэхээр хідүүлээ одоо тэр дуртай аялгаугаа дуулаад урсгана уу? Биелээд урсгана уу? Таны дотоод оршихуй чинь яг юу хүсэж чинь яг тэрийнхэн дагуу урсгаадах даалгаврыг аваад өнөөдрөөс эхлээд хийгээд эхэл. Та бүхний тэр мэдрэмжийн урсгал байнгын хуваалцаатай байх учиртай шүү. Манайх ойлгосноо? Тэр аялгау танд яг тэр аялгау таныг хааш нь авч аялуулах гад байгаа юм бэ гэдгийг асуугаал орх. Асуул бас хэдүүлээ бас нэг өөртөө нэг жолоогоо бариад өөртөө нэг өдөртөх хэмжээний аялгуунуудаа сонсно. Аялгау сонгохыг би бүр нөгөө юу яа гэж штэ тэ. Тэгэхээр ямар ч байсан өөрийнхөө аялгаундыг сонсоод тэр аялгаунд дотроо ороод урссаад за тэр аялгау тавиад уйлаад байгаа хүн бол тэр аялгаунд дотор ороод урсаж байна гэсэн үг шүү манайхаа. За тэр аялгауг сонсох дуртай байна гэдэг нь тэр аялгаунд дотор одоо явагдаж байгаа тэр долгислын дагуу урсах сонирхолтой байна гэж ойлгож болно манайхаа. Тэгэхээр ямар ч байсан өөрсдийнхөө сонсхийг хүсэж байгаа дурлаад байгаа тэр аялгаунаудаа олоодох тэгээд тэрийг дагаад урсаатах. Тэр урсгалд юу гарч ирж гинүү гэдгийг л ажиглан нэдүүлээ. Ажиглан мэдрэн анзаарна. За өнөөдөр хэрдөө ийм даалгавартай. Ажиглан мэдрэн анзаарна. Дуртай аялгаугаа олно. Дуртай аялгаугаа дагаад урсна. Дагаад урсахдаа ажиглан анзаарна, мэдэрнэ. Ажиглж анзаарч мэдэрсэн тэр бүх зүйлүүдээ хуваалцна. Болж гинэ үү? Өнөөдрийн дүр. За өнөөдрийн бидний аялгау. За бүгдээрээ чихвчээ хийгээд нүдэ анаад дараагийн аялгаунд дотор ороод хамтдаа морио унаад алхуулаад тэ за багахан шогшуулаад багахан давхиад хамтдаа нэг хөдлөөд үзье. За дараа нь юу болох нь? Хичнээн эрэглээд өрвөө хоорын чавхтас дуулнам хан хөгөөр хураа хатах нар зумалгай дэлтний харуулдан зүсрэх тэнгэр нүүлэн хэтээ улсаар дуудаа халдвар нэг монгол нэртэй ургаан
ömür namarım dilde. Şuvud zelilim zihin tağar Şosun hayagirimin arant tanar Anjilud sallikhedin tağçul sağıttay sıkabar Хоршинум ханхуу Тэгэхээр манайхан энд анзаарж байна. Одоо яг энэ нөгөө нэг ингээд дотор ингээд огшоод ингээд сая ингээд нулимстай ингээд явж байгаа хүмүүс юу ч бодохыг хүсээгүй. Шууд тэр аялал руугаа ороод шууд ингээд урсчихж байгаа байхгүй юу? Шууд аялал руугаа орж урссан. Юм бодоогүй шүү. Морио унахыг л бодсон. Морио унахаар яадаг вүлээ? Өө гээл тэгэл морьтойгоо хамт ингээд аялгуулсан. Тэгин гут таны дотоод сэтгэлийн урсгал давхар ингэж урсж байгаа. Санаа ойлгосноо манайхаа. А гítэл хүй чи энэ гэд нөгөө бодоод эхлэхээр энэ олон бодлууд дундуур нь орж ирж байгаа бол энэ бодол болгоноо барьж аваад яагаад гэд асуугаад задлаад байна. Таны энэ бодлууд таны тэр урсгалуудыг хааж идэг, боомлж идэг түгжисүүд ээждэг. Тэгэхээр тэнд нөгөө нэг бодлын түгжээ бидний урсгалыг хаагаад байгаа учраас тэр бодлыг эхлээ барьж аваад тэр яагаад түгжээд байгаа юм бэ задлаад задлцсан байхад угаасаа дагаал урсан штэ задраал урсан. Тэгэхээр би энэ одоо энэ сургалтынхаа өмнө манайхан ингэдэг те биелгээ бүжиг заах хэвээр хөдөлгөөн заах хэвээр гэсэн үгүй ээ би хөдөлгөөн заахгүй би бүжиг заахгүй. Би зүгээр таны тэр дотоод сэтгэлийн урсгалыг л те нааш нь гаргаж ирэхэд те одоо урин дуудахыг л ажлыг хийнэ гэсэн байна. Урин дуудах. Тэгэхээр урин дуудах ажлыг би сая өөрийнхөө нөгөө урсгалыг хуваалцахдаа та бүхэнд хуваалцчихлаа. Би бас ийм байсан юм аа, би яг ийм байсан юм аа тэгсэн чинь би ингээд гэд би өөрийгөө хуваалцаж байх үед та бүхний яг замнал төстөө байсан учраас төстөө байгаа учраас надтай хамтдаа зэрэг миний тэр яриагаар давт хамтдаа урсчихсан буюу тэр замд нь байсан элдв янзын бодлууд блокууд задраад надтай хамт задраад ингээд явчихад араас нь аялгүй явангууд дагаад урсчихж байгаа байхгүй. Санаа ойлгосноо. Ийм учиртай нөгөө ихний яриануд бол тэр урд нь байсан түгжээнүүдийг ингээд задлаад өгчихсөн гэсэн. Одоо нэгэнд урсцсан тэр урсгал урсхийг л хүснэ. Нэгэнд урсцсан байхад урсхийг л хүсээд байна гэсэн. Тэгээд тэр аялгаундаа ороод урсаад байна. Тэгээд бид нар ерөөс нөгөө урсаж байснаа урсгаа болчингууд нэг бодол намайг гацаацсан байгаа л гэж үзнэ. Тэр бодлын гацаа хаана вэ гэдгийг ирж хайж олж ямар нэгэн байдлаар ингээд ирэл хайгуул хийх. За нэг дуртай аялгау гарах юм бол азны ингээл дагаад урсан. За энэ аялгау юу өсөх нүг. Тэгээд нөгөө өнөөдрийн дүрм те аж мэдэр анзаар.
Нэг аялгау дурлаад ах юм бол дагаж урслаа аж мэдэр анзаар. Дуулмаар байвал дуул. Тэртээ тэргүү та морио унаад авахд л хангалттай биелгээ хийчихнэ. Биелгээ би хийж чадна, чадахгүй, болно, болохгүй, муухай, сайхан гэдэг үг, бодлыг өнөөдөр тарихнаас авч хай өнөөдрөөс хойш эхлэв. Бид нар ерөөсөө юун дээр төвлөрж байгаа вэ гэхээр өөрийн дотоод өр зүрхний, өөрийн дотоод сэтгэлийн тэр урсгал дээр төвлөрч байгаа. Тэр урсгал өөрөө таны хүн бүрт өөрийн гэсэн аялгау байдаг, хүн бүрт өөрийн гэсэн биелгээ байдаг. Зөвхөн таны өөрийн биелгээ гэж байгаа. Би өөрийгөө хийдэг хөдөлгөөнийг заачих юм бол таны тэр өөрийн хөдөлгөөн гарч ирэхээ байцдаг юм аа. Гарч ирэх нь хаагдчихдаг юм аа. Тийм учраас таны зөвхөн онцлогтой тэр хөдөлгөөнийг хөндлөж байгаа учраас танд би хөдөлгөөн заахгүй гэдэг юм. Санаа ойлгосноо? Тэгэхээр та ингээд тэр аялгауг ингээд сонсоод одоо биетэй нь хөдлөхгүй байсан ч таны дотоод сэтгэл, дотоод эд эрхтэн, дотоод амьсгалт маань тэр аялгауг дагаад хөдөлж байдаг. Та хөдөлгөөн бол хийсэн. Хөө би энийг сонсохгүй юу хийж явваа гэж өөрөөсөө асууж ийн гэдэг нь, асуулт тавьж ийн гэдэг нь таны бодол хөдлөөд ихэсний шинж. Бодол хөдлөөд ихэсний шинж. Би хөдөлгөөн заана гэж бодсон чи үгүй байсан юм уу? Гиж байгаа нь хүртэл бодлын хөдөлгөөн. Одоо энэ юу болж байгаа юм? Энэ аялгаунд дотор орох юм байна. Энэ аялгаунд дотор та ахиад орох нь биш үү? За тэгээ орох юм, орсон хойно яах юм? Дагаад урсах юм байна. Ер нь бид нар ингээд сонсоол баймаар санагдаж гин гэдэг чинь орцсон байгаагийн шинж. Бид нар ярьдаг да. Үгүй энэ дуу амнаас гардаг вэ гэл. Ярьдаг уу? Ярьдаг те. Үгүй энэ дуу амнаас гардаг вэ. Үгүй ердөө гардаг. Тэгээд тэр амнаас гарахгүй байгаа дуугаар би юу гэж бод. Би энэ өнөөдөржингөө энэ дуугаар амьсгаллаа гэж ярьдаг. Өнөөдөржингөө энэ дуугаар амьсгаллаа гэж ярьдаг. Тэр амьсгалаад байгаа нь бүр амьсгал агаар дотроо ороод буцаад гаргаад эн чинь бас хөдөлгөөн шүү дээ манайхаа. Тэр аялгау бол таныг зүгээр хөдөлгөөд байна гэсэн үг байна. Бүтэн өдөржингөө та тэр аялгаугаар зөвхөн хөдөлгөөнд орчлоо гэсэн. Тэгэхээр өнөөдөржингөө хідүүлээ энэ татлахын холбоогоороо амьсгалъя. Болж гинэ үү? Одоо юу ерөөсөө л бид нар юу ч бодохгүй нэг дугайл дагаад урс. Бодол бодогдоод бол байж та би нэг жоохон урсаатахыг дараа нь чамайг бодъё гэж бодоод тэр аян дотроо ороод нэг хэсэг зүгээр л тасархаа оршил доо. Тэ? Өөртөө гоё нэг мэдрэлтэй эргчлөлттэй байл та. Тэр эрхийг өөртөө өгөл дөө. Тэртээ тэргүү тэр амьдралын төмөн жумын асуудлыг чи та шийдээл ингээл нэг л байнга л шийдэн штэ. Тэр нэг 24 цагт нэг цаг байтугай нэг 30 минутын ч гэсэн завсар өчөлтөө байл да нэг 5 минут штэ энэ аялгаач. Та өөртөө нэг 5 минутын нэг өөртөө гаргах бүрэн эрх байхгүй гэж юу? Надад битгий л тэгэж худлаа яриарай. Та ажил хийж байхад таны чиг чинь их би гэдэг ийм ажил хийн гэдэг өөр тустай ажилтгүй үстэй. Таны чих аялгаугаар чинь энэ аялгау явж л байдаг. Би заримдаа ингээд тарих өөрийн бодоод завгүй үед эд эсүүд минь хайрт эд эсүүд минь энэ аялгауны дагуу урсж байгаараа гэдэг. За бүгдээрэнд нь анхаарал тавьсанд баярлалаа.